Эрхэм үзэгчдийн өчигдөр амар амгалан айлтгая UBS телевизийн нэрийн утас нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн маань баг Дундгой аймагт ажиллаж байна. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочин Дундгой аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Цагаан хүүгийн Мөнхбат урилгын маань хүлээн авлаа. Сайн байна уу? Сайн байна уу? Та бүхэн сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч нутагтаа урьсанд баярлалаа. За та бүхний гэсэн бас манай нутагт ирж одоо энэ сайхан нэвтрүүлгээрээ бид бүхнийг бас энэ үзэгч олон те бас нутгийн одоо иргэдтэйгээ уулзах юм боломжийг олгосон бас баярлж байна. За нэрийн утас нэвтрүүлгийн урилгыг хүрэхэд та ямар ажилтаа авсан бэ? Бид утсаар ярьсан. Энэ асуултаараа би бас зочныхаа тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл. За магадгүй нутаг орны бас хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хоёлаа ярилцлага эхлэх байх. Тийм одоо бид нар энэ 6 сарын 7-оос 6 сарны 10 хүртэлх өдрүүдэд Улаанбаатар хот болон одоо энэ Говийн бүсийн бас аймагуудаа нээлттэй дундгой гэдэг юм хөтөлбөрөөр хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгээ өнгөрсөн жил Монгол Улсын засгийн газраас энэ шин сэргэлтийн бодлогын хүрээнд энэ хөдөөгийн сэргэлтгээд аймаг болгон шилжилт хөдөлгөөнийг татах орон нутгад ажиллаж амьдрахын иргэдийн одоо боломж нөхцөлийг гаргаж өгөх юм зорилготой. Дундгой аймагт ирж ажиллаж амьдрахад ийм боломжууд байна гэдэг талаар ийм нээлттэй аймаг Дундгой гэдэг ийм одоо зөвлөгөө хэлэлцүүлэг тэ өөрсдийн одоо аймаг орон нутгийн харилцаалга гэх мэтлэг ийм бүтэн өдрийн тийм арга хэмжээнүүд хийх юм. Тэгээ тэрний гол бэлтгэл ажлуудыг бид нар яаж зохион байгуулах талаар тэр бэлтгэл ажлын зохион байгуулалтын талаар бид нар ярилцсан. Тийм л цаг үе байлаа. Санал болгож байгаа боломжууд нь юу вэ? Яг одоо Дундгойд ирж амьдраач одоо бизнес эрхлээч гэдэг санал болгож байгаа давуу талууд. Бид нар бол аль болох манай аймаг орон нутгад ирж ажиллахад бид нар одоо эрх зүйн хувьд боломжтой байгаа бүхий нөхцлөөр л хангая гэж. Тэг яг гэхдээ хүмүүс үл их хвчлэн одоо танай аймаг оронд ажиллахад бид нар үйлдвэр үйлчлэгээ эхлэх газар олгож чадах юм уу? За тэгээд танаа дээр нь ажил хүчний нөөц болцоо ямар байгаа юм бэ гэх мэтлэн тий. Тэгээд бид нар тэр тал дээр нь бол одоо өөрсдийн төрийн зүгээс үзүүлж байгаа энэ үйлчлэгээнүүдийнхээ хүрээнд тооцоос судалгаануудынхаа хүрээнд мэдээллүүдээр хангах өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа хуулийн өрөөнд л асуудлуудыг шийдэж өгдөг. Гэхдээ яг эрх зүйн зарим нэг одоо өөрчлөлтүүдийг бас өөрчилж ээж тэр хүмүүсэд илүү их боломж олдох тийм зүйлүүд бас харагддаг. Жишээ нь одоо газар тийм манай дээр бид нар үйл ажиллагаа явуулъя, үйлчлэгээ явуулъя, хөрөнгө оруулалт хий. Чи над газар өгч чадах юм өгөхөд би одоо дуудлага аавал гэж хэлдэг. Хэрэггүй чи дуудлаар авах би танад очих ямар хэрэг байна. Тэ гэдэг ч юм. Тэгэхээр зэрэг бид нар төс сонгон шалгуур болохгүй хуучин байдаг гэсэн дэр газрын тухай хуулийн зүйл залтыг буцааж оруулах ч юм уу бас нэг жоо хэрэгцээ өөрчлөлтүүд бол хэрэгтэй юм шиг санагдаад байна. Ингэж чадчихээн гэх юм бол орон нутгад дөрөнгө оруулах, орон нутгад ирж ажилд амьдрах, орон нутагт одоо бизнес эрхлэх юм сонирхолтой хүнчтэр, хуулийн этгээдчдэр зөндөөл гарч ирээд байгаа. За энэ асуултыг тавихаар арай эртдэх гэдэг нь ягаад гэвэл та хэд хоёрын нэвтрүүлэг дөнгөж эхэлж байгаа учраас тэгэхээр энэ асуултаа жаахан хойш нь тавьчих. За нэвтрүүлгийн маань онцлог бол нэрийн хуудас гэдэг. Зочныхаа бас өөрийнхөө мэдлэг боловсрол одоо сэтгэлээ зориулж ажиллаж байгаа талбар бүрийг үзэгчтэй нээж харуулъя гэсэн зорилготой идэв. Тэгээд засаг дарга Мөнхбатад хэдэн нэрийн хуудас байдаг вэ гэсэн асуултыг тань татмаар байна. За одоо би яг Дундгой аймгийн Арслан намын дараагаар ажиллаж байгаа. Энэ хооронд яг 20 оны сонгуулиар орон нутгад одоо намаа удирдах орсон. За тэгээд амжилт гаргаад бид нар олонхын суудлыг аваад иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олонхын суудлыг аваад тэгээд өнөөдөр засаг дараагаар ажиллаад 4 дахь жилдээ л ажиллаж байна л та. За энэ бол мэдээж нэг нэрийн утас байх гэж бодож байна. За тэгээд аймгийн засаг дараагаар 2020 оны 12 сарын 1-ээс эхлээд томилогдоод ажиллаж байгаа. Манай аймгийн төвийн Сайнцхан сум буюу Мандлуу хотын төвийн одоо 7 дугаар тойрог гэдэг тэр орон сууцны оруулалтын тэр төвс болсон тэр тойрогт нэр дэвшээ төлөөлөгчөөр сонгогдсон. За тэр бас нэг нэр утас байх. Тий. Тэгээ яг надад нэлээд хэдэн саналууд ирдэг байсан юм аа. Энэ бас манай Дундгой аймгийн бүхий холбоо. За бас одоо би орон нутгийн жудоо өхийн академи гэдэг одоо байгуулсан юм. Тэгээ одоо өсвөрийн хүүхдүүдийг жудоо өгөхөөр хичээллэх тэр орчин нөхцөлийг хангаж өгөх зорилготой. Одоо нэг 60-70% тогтмол явдаг. 3 жил гарan болж байгаа. За тэрний бас ингээд тэргүүн болооч нэр гэдэг. Тэг яг би одоо даахгүй ховлоор анж гэдэг юм уу. Их олон зүйлд ингээд тарамдаад дээрээс нь
нөгөөхөө одоо нэгэнт одоо ачаа үүрэг авсан болол тэрийг хийсэн чиг хийх ёстой тий. Тэгээ одоо тэр мөрөн дээр өөрөө цаг зав эсвэл зарим нэг зохион байгуулалт хангаж чадахгүй гэж эргэлзээ. Тэгээд хүлээж аваагүй л тэгэл явж байгаа. За аймгийн засаг дарга гэдэг бол одоо улс төрийн албан тушаал хийдэг ажил нь бол яхахгүй аж ахуйн зохион байгуулалтын ажлууд байдаг шүү дээ. Тэгээд засаг дарга гэдэг утгаараа засгийн газрын бүрэлдэхүүн гишүүн. За мэдээж том зургаар нь харахад ардын намд засгалж байгаа энэ үед ажиллахад хялбар байв уу? Эсвэл одоо зөрчилдөх асуудлууд байв уу? Жохон улс төрийн тал руу өнгөс асуулт асууя. За яг энэ 4 жил бас тийм амаргүй 4 жил байсан шүү дээ. Бид нар ингээд 20 онд анх орон нутгийн сонгуулиараа яалал тэгэл 20 оныхаа 12 сард би ингээд томилогдоход яг нөгөө ковидын цар тал эд одоо дэлхийн нийтийн хэмжээнд түгэн дэлгэрсэн. Монгол улс одоо бүх юм одоо хязгаарлалттай болцсон, тэгээ хөлөөрөө тогтцсон. Ийм л цаг үед бид нар ажил хүлээж авч ирсэн. Гэтэ яг манай баг бүрэлдэхүүн чинь хамгийн сүүлд үлдсэн 2 аймгийн нэгштэй ковид туслаг. Тэгээ яг бид нар тийм үед хүлээж авч ирсэн. Дараа нь 3 сарын 19-ний өдөр лөө манай нэг говийн угуулц гэдэг нэг тийм шорон шуургууд шүү дээ. Тийм шорон шуур бүтэн өдөр чинь болоод бүтэн өдөр чинь түнэр харахгүй. Тэгээ тэрнээс болоод бас 9 хүн амьсаа алдаж бас их олон тооны мал сүйтжсэн тийм гамшигт үзэгдэл болж байна. Гэх мэтлэн ингээл бид нар чинь бас их тийм хүнд үед бид нарын секторын ачаа үүсгэх тийм цаг үед таарсан. Гэхдээ яг одоо орон нутагт бид нар арчсан нам ялсан ч гэсэн бас нөгөө дээрээ Монгол Улсын засгийн газар Монгол Ардын нам тий ирэх барьж байгаа гэдэг бол яг бас жоохон бидэрт мэдрэгдэх жоохон намсрын хандлага гаргуудаа гэсэн тийм мэдрэгдэх зүйл бол мэдээж бас анзааргадна. Гэхдээ бид нар аль болохоор одоо мэдэрсэн ч мэдрээгүй юм шиг тий бас одоо засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгтэй өөрсдийн одоо орон нутагт бид нар төвшүүлсэн мөрөө хөтөлбөр бодлого зорилт юмудаа хэрэгжүүлж ажиллах ийм одоо зайлшгүй шаардлага байдаг болохоор зэрэг энэтэй одоо ажиллаа яаж зөв зохион байгуулах уу гэдэг дээр л илүү их анхаарч ажиллаж байсан. Яг өнгөрсөн цаг үед бол манай Дундгай аймаг иргэдийн хурал биш орон нутгийн засаглал нь улсын хурлтаараа дандаа ингээд нөгөө ээлжлээд идэх зөрөлдөд энэ удаач гэсэн Монгол Ардын намаас улсын хурлын гишүүд нь сонгогдсон. Тэрний түрүүнд Ардын намаас орон нутгийн ирэх байрвал манайхаас их хурлын гишүүн болчдөг. Тэгээд тэд нар хоорондоо уялдах тал дээр жоохон дутуу толмог зүйлүүд байсан. Тэгээд бие бинийгээ өгөөсөх тийм зүйлүүд бас байсан. Тэрнээс болоод хэн охорт тэгвэл энэ орон нутгийн хөгжил чинь өөрөө тодорхой хэмжээгээр удаашардаг. Дээрэс нь иргэд охордог. Энэ зүйлийг бол байхгүй болгохын төлөө би одоо ажиллахыг үл хичээсэн. Тэгээд тийм ч учраас их хурлын гишүүдтэйгээ харьцангуй гайгүй ойлголцож ажиллаж байсан гэж өөрийгөө бол боддог. Тэгээд цаашдаа энэ өөрөө бүтэн орны төлөө илүү их тийм бүтээлч байдалтай ажиллах юм бол орон нутагт л хэрэгтэй гэж л боддог. Төсөвт тавигддаг одоо мөнгөн дүн бага байдаг нь одоо таны энэ ярьж байгаа улс төртэй холбоотой юу? Магадгүй Монгол Улсын засгийн газрын түвшинд одоо манай аймаг орон нутгаас одоо төлөөлөл байхгүй байна. За улсын хурлын гишүүдийн хүч эсвэл одоо тэр нэг дуу хоолой төдөлн очиж ийн үгүй юу тийм. За дээрэс нь одоо бидний ч юм уу эсвэл одоо манай нутгийн иргэдийн одоо хөөе манад ингэж байна гэсэн тэр нэг хэл ам ч юм уу тий дотоод олмогч байдаг. Ингээд бас олон хүчин зүйл байдаг баг. Гэхдээ бол өнгөрсөн жилүүдэд манай аймаг бол хамгийн бага төсөвтэй хамгийн бага төсвийн ойролтыг хүлээж авдаг ийм л аймагуд. Одоо тэр нэг сошиал орчинд нэг талхны зураг яваад байдаг үст. Нэг атар талхыг талын гэнти талд нь
бусад аймагуудын ингэж яатсан хувь харилцаа нэг тийм цусмтай. Тэр бол үнэн. Яг л тийм л одоо төсөвтэй бид нар энэ 4 жилийн хугацаанд бол аймаг орон нутгийг удирдах ажиллаа. За одоо хэдэн жилийн өмнө дархны замын одоо эвдэрлийг зорчигч тээврийнхэн шүүмжилдэг байсан. За хинтийн зам бас нэг хэсэг нэлээд чих халууцуулдаг байлаа. Одоо энэ үгүй хэлэхэд дунд говийн замыг бол бас жолооч нар ер шаггүй даваа шүдэ гэж шүүмжилдэг байгаа. Тэгээд тантай ажлын ярилцлага хийж байгаа энэ нэвтрүүлгээр яг нөхцөл байдал дээр бас ярилцъя гэж хүсч хоёлаа авцам дээр гарч ирсэн байна. Тэгээд мэдээж том аврын одоо нүрс тээврийн машинууд зорчиж байгаа учраас энэ зам эвдрэлтэй ийм нөхцөл байдалтай байна гэж байгаа. Тэгээ одоо тээвэрлүүлэхгүйгээд яах вэ? Тэгээ одоо энэ нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна? Одоо хойшид ер нь яах вэ? Тэгээ энэ манай энэ Мандлгов Улаанбаатар Мандлгов Далан залгын чиглэлийн энэ зам бол сүүлийн 4 жил бол эрчимтэй эвдэрсэн гэх юм уу. Тэгэд энэний хамгийн том шалтгаан бол ерөөсөө Улаанбаатар хотыг удаагүй болгох тэр нүүрс тээврийн хүн таацын автомашины тээврээс болоод энэ зам бол маш их эвдэрсэн. За яг тэгээд энэ зам ер нь бол ингээд өнгөрсөн жилүүдэд бид нар нөгөө зам тээврийн яам өдөрт одоо санал хүсэлт зөндөө одоо хүргэж одоо их хурлын гишүүдчдэр засгийн газрын хуралдаануудаас тэр асуудлуудыг тавьж ирсний үндсэн дээр нэг 90 орчим километр их засвар хийх шаардлагатай байна гэдэг ийм зураг төсөө хийсэн шинжээшин дүгнэлтүүд бол гарсан. Тэгээд одоогоор өнгөрсөн одоо жил за тэрний уртлын жил бас багаар эзэн 30 орчим километр хийчихэд байгаа. Одоо дахиад 60 км зам их засвар хийх шаардлагатай байгаа байхгүй. Тэгээ харамсалтай нэг улсын төсөв дээр энэ мөнгөний бол тавьж өгсөнгүү. Тэгээд баруун аймагуудад бусад аймагуд дээр бол зам засварын мөнгүүд нь очиод идэг. Манай дээр байдаггүй. Тэгээ энэ чинь нөгөө засвар их одоо мөнгө нэг багшаар хэмжээний мөнгө жишээ нь тавьдаг. Тэр нь ингээд ойролцоогоор арчилгаа засвар арчилгааны мөнгө. За тэр нь бол юунд ач хүрдэггүй. Одоо өнөө жил гэхэд Улаанбаатар хотоос Мандлгоо хүрэхэд 2 тэрбум, Мандлгоос Далан задад ороход нэг 2 тэрбум. Үндсэндээ ингээд 560-70 км газар дээр 4 тэрбум орчим төгрөгийн засвар арчилгааны мөнгөн дээр тавьж байгаа хөөх. Энэ нь бол ингээд их ус руу авчиад нэг жижигхэн чулуу чулт гэж орж байгаа тийм л адилхан. Ер нь нэг нөхөж гүйцэхгүй тэгээд өртгөн хэд байдаг. Энэ их засвар энгийн бодсон шүү дээ. Их засвар бол 1 км зам 1.2-оос 1.5 тэрбум шиг. Тийм хэмжээний одоо 1 км гарсан 2 км хүрэхгүй км замын мөнгөөр 270 км 300 км үндсэндээ 4 км-ийн мөнгөөр 560 км мөнгө замыг засах хэрэг чи яаж болох вэ? Тэ? Тэгэл ийм л асуудал байдیں۔ Тэгээ яг манай нөгөө энэ замын чин эвдрэл одоо байдлаас болоод маш олон хүний амнаас эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдсэн байхгүй. Энийг бол бид нар маш сайн ойлгож байгаа. Бид нар өөрснөө ч энэний төлөө одоо ингээд тэмцэж байгаа. Тэгээд бид ялангуяа би энэ засаг дараагаар ажилласнаас хойш одоо бид нар засгийн газрын өргөдөл суралдаан за дээрэс нь бид нар одоо жилд болдог нэг цугларалт за эрчим зам тээврийн сайд майдруу маш олон удаа бид нар энэ замын засвар арчилтаа холбоотой санал хүсэлтүүдэд илэрхийлж ирсэн. Тэгээ харамсалтай энэ төр төсөв мөнгө хангалттай тавигддаггүйс л болдог. Тэгээд өөр аймагуд руу тавигдаад байдаг. Манайх руу чиглэлдэггүй. Одоо энэ Өмнөг аймгаас маш хэмжээний төсөв чинь 700 гаруй тэрбум төгрөг улсын төсөвд нийлүүлж байна. Энэ улсын төсвийн тэр 700 тэрбум төгрөгөөс ядаж нэг 30-40 тэрбум гарна тий. Ингээд баг багаар ингээд нэг жилдээ нэг 2-3% хаагаад ингээд үн засчих юм ингээд засахгүй байгаад. Дундгүйн дарга энийг засах ёстой юм шиг яриад байдаг байхгүй юу? А бид нар бол энэ улсын чанартай автсан засах үүрэгч байхгүй, төсөөнч байдаггүй. А бид нар бол харин юу юм гэхээр аймаг доторх замаа засдаг. Тэгээ бид нар бас нэг төсөв мөнгөнд л одоо дандаа төсөв гоншооноод авах хэцүү. Гэтэ яг бид нар одоо өнгөрсөн жил ихэд бид нар засахгүй байж байгаа энэ жил нөгөөхөө нийлүүлэл 700 сая төгрөгөөр аймгийнхаа төвийн зам засвар арчилтыг хийж байгаа байхгүй. Одоо сая тендерийн зарлагдаад дууслаа. Гэх мэтлэн энэ нөгөө нэг одоо их зүйн орчинд тохируулаад тэгээд одоо нөгөө хууль тогтоомжинд тохируулаад явахлаар л байдал юм байна. Тэгээ энэ зам бол одоо зайлшгүй засагдах ёстой хамгийн түрүүний зам. Тэгээ энийг одоо бид нар одоо энэ улсын бодлогот дээрэс нь одоо энэ засгийн газрын төвшин өөрснөө л одоо очиж дуу хоолойгоо өгөхгүй бол тэгээд эндээс 1000 хашгаараад нэмэргүй баг. Дундгой аймаг бол Улаанбаатар хотоос 280 гаруй км зайтай. Гисэн хэрнээ хөгжил нь бас төдийлөн жишээ болж яригддаггүй.
Тэгээ энэ л бас яг л нөгөө мөнгөтэй л холбоотой байх та. Тэгээ яг одоо ингээд нэг 4 жилийн дараа харахад бол надад нэг жилд тухайн жилд нэг 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бол энийг амжуулчих байлаа гэсэн тийм зүйл бол надад одоо бодогддог. Манайх бол 4 жил нийлээл нэг 130 тэрбум төгрөгийн улсын хөрөнгө оруулалт байхгүй. 4 жил 400 тэрбум. Зарим аймгийн нэг жилийн нэг жил төсвийн баг гэдэг юм шүү тий. Зарим аймгийн нэг жилийн хөрөнгө улсын хөрөнгө оруулалтын тал нь байхгүй. Зарим аймаг жилд 250-60-аараа тавьж байгаа аймагуд байгаа шүү дээ. Тий. Жил болгон 100 хэдэн тэрбум тавьдаг аймагуд байна. Тий. Тэр мөртэй харьцуулбал манайх бага. Гэхдээ одоо энэ болгонд бол манайс нэг одоо гоншгоноод бас юу. Гэхдээ байгаа төсөө яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг дээр л бид нар илүү их манайхан ажилласан. Тэр чинь бас нэг эрэмблээд өнөөдөр нэн тэргүүний шаардлагатай нэн тэргүүн одоо хоолой дээр тулаад байгаа нь юу юм бэ гэж гал шийддэг. Бусдаар бол ингээд хийх юм бол зөндөө байгаа. Одоо тэгээд одоо эх түрүүн жилиг бол бид нар энэ бас энэ төсвийн орлого за төсвийн тэгш ойролт дээр бол илүү их одоо анхаарлаа хандуулж илүү их зэрдэл рүүгээ ажилласан 4 жил байлгахын төлөө бид нар одоо бүх хүчээ дайчлаа ажиллана л гэж бодож байна. Ахмадын чөлөө цагт зориулсан дасгал хөдөлгөөний дэмжих ийм одоо цэцэрлэг түрээлэн гэж анх бид нар зураг төсөө бодож хийсэн байхгүй. Ахмадууд маань өглөө эрт гараад энэ дээр бас нэг биеийнхаа хөдөлгөөнийг хийчдэг. Тэгээ хүүхэд багчууд маань эндээ бас нэг жоохон тоглолцдог. Тэгээ энэ орчин нь өөрөө бас жоохон тийм ногоон орчинтой. Тэгээ нэг сүйдрэгчэнд нь одоо шатар даамаа тоглодог ч юм уу. Бас нэг тойрч суугаад нэг жоохон буу халцдаг тий. Тийм л орчныг бүрдүүлэх зорилготой л энийг хийсэн. Энэ талбай өөрөө одоо намайг бидний ингээд ажил томилогдоод ирэхэд бол өмнө нь олгогдсон тийм байшингийн суур ухаад тэгээ нэг том нүх ухагдсан. Тэгээд тойруулаад нэг тийм хашаатай. Тэгээ манай говьруу ч нөгөө шорон шуурга байн голч идэг. Ялангуяа хавраа өдрөл да. Тэгээд нөгөө нэг хашаанууд нь ингээд салхинд хийсээд л одоо энэ уртлын цэцэрлэгийн цонх монхыг хаглаад тэгээ бүр ингээд нөгөө төмөр хашаа хийсч очиол тэр хашаа ханандар ингээд буудаг. Энэ дундуур ингээд явж байгаа иргэдийн айгүй амнаас эрүүл мэндэд тийм аюултай нөхцөл байдалтай байсан. Тэгээд бид нар нөгөө тухайн газар эзэмшигч аж ахуйн нэгжид нь одоо энэ газар дээр хашаа ороогоо шинчлэх дээрээс нь одоо барилга байгууламжаа барих юм шаардлага бол удаа дараа хүргэж газрын цуслаад өөр юм хийх гэхлээр шүүх дээр очиод бид нар унцдаг. Гэх мэтлэн нэлээд олон одоо шалтгаануудыг даван туулж ийж тэгээ сүүлд энэ газрыг цуцлсан. Яг өдөр аж ахуйн нэгжийн хувьд бол жоохон гомдолтой байдаг. Гэхдээ яг бид нар өөрснөө санал болгоод ирэхэд бол дараагийн өөр барилга байшин барих газар олгоод явах учраас боломжтой. Тэгээ ер нь бол энэ нэгэнт одоо ийм болцсон газрыг тэгээд энэ талбайг нөгөө нүхийн битүүлээд нөгөө вибратораар энэ чинь сайн дагтаршуулахгүй бол доош ингээд хэд он жил бол цөмөрчд юм байна. Тэр мэр бүх юмнуудын янзлж байгаа энэ талбай бол тогтжуулсан. Тэгээ тойруулаад байгаа нь ийм хашаа байх ёсгүй. Нөгөө хайлаасаар бид нар модоор хашаа хийх зорилготой анхны зургаараа бол тэгээ ингээд ургаж байгаа тэрэлтэй энэ орчин ингээд зүлэгжээд явах хэрэгтэй. Одоо энэ нөгөө хийсэн компани маань нэг сар орчим энийг ингээд ургуулад зүлгээ ургуулад ингээд услаж арчилах юм гэрээ. Тэгээд одоо энэний чинь дараа өргөжлүүлэх хэрэгтэй. Тэгээ би яран одоо бодоод байна. Энэ байгаль орчны газраар юм уу энэ хойдлын газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх юм станцын барилга. Эндний байгууллага төлөөлөж өгөөд тэгээ энд нэг йонкс тавьж байгаад энийг ингээд услуулад харж хамгаалуулах тий. Ийм ажлыг хийлгдэг юм уу гэсэн бодолтой. Тэгэхгүй ингээд бүх юмыг одоо энэ хот хогчлт гэдэг юм уу эсвэл нөгөө энэ газрууд руу өгөөд хаар эдний чинь нөгөө хүчин шаардлага ингээд чинэндээ тулчаад байдаг. Тэр нэг хэцүү байдаг. Засаг даргын ажил бол одоо тэгээ барагдахгүй л дээ. Одоо нэг өрх гэртээ нэг ханаа янзлчаар шалаач ингээ янзлчмаар санагдал тааза бодчмаар ч юм шиг тэр шиг л байдаг бах та. Энд нэг юм тогтчулчлаа. Одоо тэнд тэгэл. Тий, одоо сая орж ирэхэд яг харагдаж байгаа үстэй. Тэгээ яг ингээд орж ирэхэд одоо тэр машинууд зогсож байгаа хэсгийг бол зайлшгүй дахиад тогтчулах шаардлага гаргаж байгаа. Ингээ нэг юм хийхээр нэг юм дахиад ургаж гараад ингээл яваад байдаг. Тэгээ ер нь бол бид нар энэ гаднах орчнууд энэ төвийн орон сууцны барилгуудын дотор бол дандаа ийм орчнуудыг бий болгохыг зорж байгаа. Тэгээ ажлыг эхлүүлнэ гэдэг их чухал л да. Мэдээж энэ цэцэрлэг түрээлэн болоод хийхэд их ажил хийгдэх бах. Бидний чинь одоо энэ 2020 оны сүүлээр ажил томилогдоход
Манай энэ газрын харилцаа барилгоотой болтын газар энэ орчны гоё цэцэрлэг төрөлн болгоё гэд зураг төсөө хийцэн байсан. Тэгээд тэр нэг 8.10 бараг 9 шахуу тэрүүн дөрөвний өртөгтэй. Тэгээд ийшээ одоо энэ бол манай энэ зоогийн бороо гэд манай дунд орчууд одоо энэ дээрээсээ гарч манай өндөрлөг багхгүй. Тэгээд энэ дээрээс энэ баруун талын энэ орчныг одоо хуучин ч бас жоохон суур тавиад ингээд хүмүүс бас өглөөдөө гүйж барьдаг тий. Тэгээ гайгүй мод зод тариад ингээд юм ногоон орчин бүрдүүлсэн юм газрыг энийг илүү гоё тогтчуулаад илүү гоё тийм цэцэрлэг төрөлнгийн шин чанартай болгоё гэдэг ингээд гоё зураг хийсэн байсан. Одоо 23 24 онд хийгдээд одоо нөгөө тендерын зарлагдаад дуусч байгаа бах. Тэгээ энэ ингээд сайхан цэцэрлэг төрөлн болох хэвээр. Тэгээ бид нар нөгөө түрүүчийн удирдлагын үед хийсэн гэдэг энэ зүйлийг одоо бодлогоогоор энэ аливаа төрийн одоо залуун чанар үргэлжлэн явах хэрэгтэй. Орон нутгад хэрэгтэй юм байвал бид нар улс төрчгүйгээр үргэлжлүүлдэг байх хэрэгтэй гэсэн ийм зарчмыг бид нар өнгөрсөн 4 жил аюул сайн барьж ажилласан гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг энийг бид нар тэрэн зориулж хийсэн юм ажил байгаа юм. Тэгээ яг энэ бас өөрөө нэлээд томоохон 8-9 орчим тэрүүн төрөний төсөв төртөгтэй. Тэгээ бид нар 2021-2022 онд улсын төсөвт суулгах гээд чадаагүй байхгүй. Тэгээд хичнээн бид нар эндээс явуулаад байдаг, материалын явуулаад байдаг. Одоо сангийн ам дээрээс нь бүр их хурал дээрээс ингээд буцчихдаг. Тэгээ өнгөрсөн 2023 оноос эхлээд бид нар энийг орон нутгийнхаа хөгжлийн сангийн хөрөнгөөр эхлүүлсэн. Өнгөрсөн жил 1.3 тэрбум, энэ жил 2.4-5 орчим байгаа. Ингээ ямар ч гэсэн нэг нийт төсвийн 3.1 орчмын бол ямар ч гэсэн энэ 2 жилд эхлүүлээ явж байгаа. Тэгээ энийг бид нар хийж чадах юм бол энэ одоо манай Дундгай аймгийн иргэд олон нийт бол чөлөөт цагаа өнгөрүүлэх ийм хэсэг болох юм байна. Энийг л бид нар одоо заавал хийнэ гэж бодож байгаа. Ямар ч 28 он гэхэд энийг дуусгана. Дундгайчууд иргэд яг энэ зовлон гэж ойлгодог уу? Ойлгодог бах уу? Би одоо зөндөөл ярьдэн штэ. Намайг битгий өмнө хувьтай харьцуулаад гэж. Над дээр одоо ингээл олон асуудал шийдвэрлэх гэж манай одоо иргэдээс төлөөлөл нь орж ирж уулздаг. Тэгэл одоо хувь амжиргааны ч одоо асуудлууд байна. Дээрээс нь одоо арга хэмжээнүүд оролцох асуудал байна. Янз бүрийн төмөн зовлонгийн юм байна. Тэгээд жишээ татж ярьдаг. Жишээ нь өмнө говьт чинь ингэж шийдсэн байна гэж хэлэн ярьдаг. Тэгээ би хэлтийн өмнө говьт намайг битээ харьцуулаа. Өмнө говь төсөв нь 1.5 их 80 буюу 1500 тэрбум төгрөг одоо эднэр баталж байна. Нэг жилийн төсөв гэж. Тэрнээсээ 700 эдийн улсын төсөв рүү явуулж байна. Би 55 тэрбум төгрөгийн төсөв баталж байна. Тэрний 30 эдийн тэрбум төгрөг нь одоо манай аймгийн урсгал тогтмол зардлууд цайлан болон халаалтуулаа тогтцоглоо. Тэгэхээр зэрэг энэ хоёр чинь ингээ тэнгэр газар шиг болгоод байгаа. Тэгээд одоо ийм байхад чинь битгий намааг ингээд юу яагаад яагаач зовоогод байгаа ч хэлгээд. Тэгээд яг хөө гэхдээ бид нар чинь бас нэг яаж чадахгүй. Яаж игээл нэг оролцчихсан гэл орж ирсэн болгонд нь би одоо өнөө тусдсан болчихсон гэсэн тийм л сэтгэлээр хандаж ажиллаж ирсэн. Гэхдээ яг учир шалтгаанаа тайлбарлахлаар бас ойлгод юм аа хүмүүс. Ойлгод. Дунд говьоос ирсэн одоо ойр дотныхноос бид нар одоо дунд говийн сайхан айраг тий таантай хүмүүлтэй мах одоо хүсэтгэлдээ хүлээдэг. Бизнес хөгжлийн төвөөр нь хамтдаа одоо бас орж танилцлаа. Их багаар бодож явсан байна. Өнөөдрийг хүртэл маш олон брэнд бүтээгдэхүүнүүд гарсан байна. Тийм би нөгөө 2021 оны 1 сард ард иргэдтэйгээ хагас өдөр уулздаг тийм санамжгаар гаргачихгүй. Тэр орж ирж байгаа иргэд ерөөсөө ер нь бас нэг ажил хөдөлмөр эрхлэе, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлээ, бас өрхөх орлогыг нэмэгдүүлэх гэсэн юм усуд бол ажлын байрны тухай аягүй их ярьдаг гэсэн. Тэгээд манай энэ дунд говьт ер нь одоо ашиглагдахгүй байгаа төрийн өмч ямар байрнууд байдсан бэ гэдэг ингээд судалсан чинь пууч манай мэрэгжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвийн барилга л да. Бүр дээр үед нөгөө Темс гэж байх байсан, техник мэрэгжлийн сургууль гэж байх байсан юм сургууль нөгөө шинэ сургууль баригдаад нөгөөд орсон чинь энэ нь орхигдчихгүй юу. Тэгээ энэ дээр бид нар зураг төсөв гаргаад их засвар хийгээд тэгээ энэнд энэ нөгөө бас одоо ажлын байр шаардлагатай байгаа аж ахуйн нэгж тэгээд иргэн хувь хүн нөгөө өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг дунд одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ хүмүүсийг ийшээ оруулсан. Одоо жишээ нь энэ компани гэхэд нөгөө үйл ажиллагааныхаа брендингийг хийх
Дээрээс нөө бусдад сурчлан таниулах, тэ судалгаа шинжилгээ хийлгдэг гэдэг ийм чиглэлээр тэр ашиглаж байгаа байхгүй юу. Орцсон энэ хүмүүс бол нэлээх тийм сэтгэл хангалуун байдаг. Яагаад тэгэхээр яг өөрснөө бол ашиглалтын зардал төлөөд явдаг. Гэрэл цахилгаан усныхаа мөнгөийг төлөөд явдаг. Тэгээд нөгөө өглөө үйлрэл халаалтын үйлрэл нэмэгдэхээр 50% жишээ нь манай аймгийн Сэгдрийн дамаа газарт хариуцдаг. Тэгээд халаалтын зардал орохлоор жишээ нь эднийх бол нэг 700 орчим гişиг боллоо. Халаалтын зардал нь хасагдчихаар чинь 200 орчим болчих юм уу та. Тэгээ ингээ өөрснөө ашиглаа явдаг. Бид нар бол түрээсийн төлбөр мөнгөөр гэж тусдаа авдаггүй. Тэгээ ингэж одоо ашигласан. Тэгээ ерөн цаашдаа бид нар энэ төрийн өмчөд байгаа ашиглагдахгүй байгаа тийм хуучны барилга байгууламжуудыг бас ашиглалтанд оруулах, эргэлтэнд оруулах энэ чиглэлээр бас нэлээд гайгүй одоо санаачлахтай ажлуудыг бол хийж байгаа. Манай иргэд ч гэсэн дуртай л байд. Аливаа нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Тэгээд нэг стартап тийм одоо хөвгөн байгууллагач хөнөгчүүд бол ажлын байр тэгээд дээрэндээ түрээсийн зардалгүй ийм юм л аягүй хүсдэг. Ийм сайн барилга болсон. Сайн одоо төсөл болсон. Одоо зориод ирж байгаа хэрэглэгчид ч гэсэн чухал нь шүү дээ. За нэг оёдлын цэг тэр баруун захад ажиллаж байлаа гэхэд нөгөө үйлдвэрэн зүүн захад гэхэд нэг дор төвлөрүүлээд нэг дороос юм үйлчлэгээ авчих. Яаж л дамжин өнгөрч байгаа хүмүүст ч гэсэн нутгийн брендийг хүргээд тэ. Тэгээ яг энд одоо үндсэн нөгөө нэг үйлдвэрлэлээ одоо эндээ хийгээд тэгээд нөгөө зарж борлуулдаг төв нь бол дундуур үйлдвэрлэлүүгээд өөр төв барьж өгсөн. Одоогор бол нэг тогтмол 100 орчим одоо эргэн аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнөө тогтмол борлуулж байгаа гэсэн тийм мэдээллийг бид нарт өгч байгаа юм. Өнөөдөр би энэ ойр дэрийгүү сая орж ирсэд тэр доод талд дахиад манай цэвэр усны үйлдвэр баригдаж байгаа юм байна. Ёонжуулсан тэгээд нөгөө шүлтлэг ус үйлдвэрлэх ийм бүтэн чадалтай юм үйлдвэр яг доор орж байгаа юм байна. Тэгээд энд чинь одоо нөгөө сэлбэрчин тэгээд одоо хүнсний бас бууз баншны тэгээ оёдлын янз янзын үйлдвэрүүд байна. Тэгээ алт мөнгөний дархан үйлдвэртэй. Тэгээд бид нар маань ингээд өөр гэсэн өрөөндөө тэгээд үйлдвэрлэлүүдээ явуулаад яг зарж борлуулахдаа бол тэр дундуур үйлдвэрлэлгээ төв дээр аваад зарж борлуулдаг. Та ер нь Монгол улсын бас нэг чухал аймгийн засаг даргын хувьд ер нь орон нутаг аймгийн хөгжлийг томоор харахад мэдээж жижиг дунд үйлдвэрлэл ийм өрхийн бизнес гэдэг бол тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Ер нь яг дунд говийнхоо ирээдүйн хөгжлийг харахад өөрийнхөө хувь. Тэгээ яг манай аймагч өөрөө нөгөө мал аж ахуй дээр манай эдийн засгийн дийлэнх нь явж байдаг байхгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүнийн 56-7% нь мал аж ахуйн салбараас олдог. Тэгээд 30 гаруй хувь нь худалдаа үйлчилгээ. За тэгээ бусад тэр нэг 10%. Тэгэхээр энэ зэрэг манад тийм томоохон гэж хэлж болох үйлдвэрлэл дутагдаад байна. За энийг бол бид нар одоо жишээ нь улсын бодлоготой уялдуулж хийхгүй бол аймаг өөрөө дангаараа одоо юм санаачлаад жишээ нь дээрээ дэмжигдэхгүй бол нэмэргүй юм бэл. Энийг бол би сайн хугацаанд ойлгосон. За бас нэг зүйл бол орон нутгийн өмчөд бас шууд үр нөлөөгөө үзүүлэх боломжтой тийм нэг одоо бас орон нутгийн шинж одоо уурхай байвал стратеги нэг уурхай байвал богино хугацаанд тий одоо эдийн засгаа бас шат өөр түвшинд авч байгаа. Ер нь тийм орд бий юу? Тэгээ манай дунд өвчин бол хүрэн нүүрсний буюу одоо эрчим хүчний нүүрсний 50% байдаг шүү дээ судлагдсан улсын хэмжээний. Дээрээс нь одоо манад энэ шохон чулуу гөлтгөн гэдэг энэ барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой юм нөөц орд газрууд бол нэлээд байдаг байхгүй юу? Монгол улсын бас 30 гаруй хувь гэж үздэг. Нарс салхиныхаа нөөцийг ашиглаад эндээс эрчим хүч үйлдвэрлэх бас юм болцоо юмнууд бий. Энийг бол тэгээд нөгөө орон нутгад ангаараа бол шийдэж чаддаггүй. Тэгээд заавал одоо төрийн бодлоготой хамтгүй үйлдвэрлэж шийдэх юм болцоод юм байна.
За одоо ингээд нөгөө бүсчлсэн хөгжлийн тухай ингээд ярьж байна тий. Манай дундгой энэ бүсийн дөрвөн аймгийнхаа хэмжээнд яг ямар байр суурьтай оролцох юм бэ? Бид нар ер нь өөрснөө юу чадах юм бэ гэдэг ийм л асуудал тулгарч байна. Тэгэхээр зэрэг яг бид нар бол одоо өөрснөө нөгөө хөлийн бомб байхгүй. Гэхдээ яг газар нутаг байршлын хувьд яг одоо дунд нь байрлаж байгаа болохоор зам дэд үтцийг бол маш богино хугацаанд бид нар бол барьж байгуулах хэрэгтэй. Ингэснээрээ бид нар энэ улсын хэмжээний гол зангилаа ийм одоо аймаг байх боломжтой. Өөрөөр хэлбэл одоо транзит үйлчлэгээ үзүүлэх логистикийн нэлээд томоохон ийм бүс бий болох хэрэгтэй. Энэ өмнөгөөс ирж байгаа чинь өмнөгийн дөрвөн бомбт манайхаар дамжих хэрэгтэй. Одоо өмнөгөө байна. Тэгээд баруун аймагуд руу, зүүн аймагуд руу, нийслэл рүү яг манайхаар дамжих юм л шаардлага үүсгээд байгаа юм л байршлаа. Тэгээд бид нар энийгээ сайн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн. Ийм л зүйлүүдийг одоо бид нар бол боддог. Тэгээд яг одоо мал аж ахуйга улам илүү их эрчимжүүлэх, чанаржуулах тал дээр нь бид нар илүү ажиллана. Яаж нэмүртэг үсэхгүй, яаж одоо богино хугацаанд эргэлтэнд оруулдаг байх вэ? Тэгээд дан энэ уламжлалт буюу бэлчээрийн мал аж ахуйн явахлаар энэ байгаль цагуурын өөрчлөлттэй аягүй их одоо уялдах болчихж байгаа байхгүй. Тэ ус байна. Тэгэл одоо энэ ган зууд тэ бороо ногоотой чинь бүх юм ингээ холбогдоод явцдаг болохоор энэ дээр бид нар зарим үед бол ингээд эрчимцэнтэйгээ хослуулах. Тэгэл одоо ядчил одоо бид нар бэлчээрийн дээр нөгөө тэжээлийн ургамлаа өөрсдөө тарьдаг байх. Сая бол сүүлийн 2 жил энэ доромт Сүхбаатар чиглэлээс бол өвс бол аюул үнэтэй орж ирлээ шүү дээ. Яг газар дээр нь 3-4 мянга байдаг. Тэгэл тээвэр мэвэр нэмэгдээ 35 мянга төгрөг чаш нэг боодол өвс. Намар авахд бол 7-8 мянгатай, 10 мянгатай байдаг өвс 35. Тэгэхээр ч нөгөө малчид чинь тэн дээр бол тойлдож байгаа байхгүй яг сөхөрч байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар малчид руугаа чиглэж бас нэлийн юмнууд хийх хэрэгтэй гэж одоо бодоод байна. Манайх ч одоо 7500 гаруй малчин өрхтэй. Тэгээд энэ малчтад ер нь одоо энэ эмчилгээ сувилгаа хийдэг, за сурч боловсрдог, туршлага солилцож хуваалцдаг. Тэгээд шинэ одоо энэ инновац шингэсэн шинэ техник технологи энэ мал аж ахуйн салбарт одоо бий болж байгаа энэ шинэ болгоныг бид нар одоо хоорондоо мэдж сурч авах боломжтой нэг юм төвийг байгуулах зорилготойгоор энэ малчны хөгжлийн төв гэдэг төлөвлөлтийг явж байгаа. Тэгээ энэ нөгөө зураг төсвөн тэгээд энийг бид нар хийж чадах юм бол одоо энэ бол малчт руугаа чиглэж хийж байгаа бас их чухал өрнг оруулалт болох юм. Мал гэсээр байгаад ер нь бол одоо бие хаагаа эвшлүү соёлуулахгүй гаргуун гаргацсан нөхдүүд бол маш их байгаа шүү. Тэгээд хэрвээ энийг одоо энэ зураг төсөв үндсэндээ төгсөж байгаа. Энэ зураг төсөв тэд зүү ингээд дуусчвал бид нар тэгээ нэг улсын төсөв болон орон нутгийн төсөвтэйгөө ингээд хамтдаж одоо энийг л хийндэ. Тэгээ эх 4 жилийн бидний бас чухал ажил бол энэ байгаа. Таны нэг ярьслаханд дурдгдсан зүйлээс нь л да. За аймгийн хөгжил бол мэдээж хүний хөгжлөө. Хөгжсөн хүн одоо ард иргэд за мэдээж хөгжсөн ирээдүг харсан бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, бүтээгч хүмүүс энэ улсыг аймгаа хөгжүүлнэ шүү дээ. Сая ингээл төсвийн хуваарлт ирэхэд дандаа л дэд бүтц тал руу, урсгал зардал руу хуваарлагдчихна. Хүн ардаа хөгжүүлэх за залуучуудаа аймгийнхаа хөгжлийн төлөө хичээ зүтг гэж хэлэх эрх байна уу танд? Тийм боломж байна уу? Тийм, ер нь өнгөрсөн жилүүдэд энэ орон нутгийн хөгжлийн сангийн одоо тэр тухай хууль тогтоомжийн орооч тэр юу яадаг гэсэн бэл. Дандаа л энэ материалыг зөвлөлж хэлэгддэг шүү дээ. Тийм бид нар засварын, их засварын, тогтчлтын тэг яг одоо хүнээ чадахжуулах, хүнээ хөгжүүлэх, хүнээ мэрэгшүүлэх тэр тал дээр бол их жоохон дутууд олмог ажиллаж исэн юм уу гэсэн тийм мэдрэмж бид төрсөн байхгүй манай багийнхан бол тэгж яриад. Тэгээ бид нар ер нь одоо энэ орон нутагт бол чадвартай, боловсралтай, зөв хандлагатай, сэтгэл зүрэхтэй юм хүмүүс энэ орон нутгийн хөгжлийн төлөө бодож одоо сэтгэх юм байна. Энэний төлөө ажиллах юм байна. Ер нь бол энэ орон нутгийн ажиллаж амьдарч байгаа одоо ялангуяа эхний ээлжинд дүрийн албаа багштай чадахжуулъя, эдрийг мэрэгшүүлъя. Эднийхээ нийгмийн баталгаан дээр бид нэмэр олё гэдэг ийм л зүйлийг бид төрүүлж одоо бодож олсон. Тэгээд энэ хүн нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр энэ бид нар одоо батлаад одоогоор бид 4 жилийн хугацаанд 2 тэрбум шахуу төгрөг энэ рүүгээ чиглүүлчихлээ шүү дээ. Энэ бол урд өмнөөс байгаа үзүүл байхгүй. Тэгээд энийг илүү сайхан одоо шалгуурын сайн нарийн болгох, шудраг байлгах, оновчтой байлгах, болгох тийм зайлшгүй шаардлага бага. Ер нь бол энэ өөрөө сайн хөтөлбөр
Тэгээ энийг бол бус аймагч гэсэн аваад хэрэгжүүлээсэй гэж бодож байгаа. Ер нь бол бусчилсан хөгжил яриад явж байна. Бусад одоо аймагуудаа бол бид нар энийг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж боддог. Нэрийн удас нэвтрүүлгийн маань зочдоос та хэдэн нэрийн удастай вэ гэж асуухаар нэг чухал нэрийн хуудсыг орхитуулцдаг байхгүй. Таны аав ээжээ бас дундгойн угуулуу та өөрөө бас яг нутаг усандаа төрж өссөн үү? Одоо би ч өөрөө л энэ аймгийн төв дээр 1980 онд л төрсөн. Манай аав бол цагаан хүү гэж биеийн дөрийн багш тасгалжуулагч хүн. Ээж маань бол Сэлэнгэ гэж адаа зассан яриад басан баг санхүүгийн мэрэгчлээ. Тэгээ насаараа манай аймгийн төв банк тэгээд энэ аймгийн одоогоор энэ Садран даван газрын санхүүгийн ээлтээс тэгээд татврын байгууллагыг үүссэний дараагаар татврын байгуулалтаар бол тэндээс идэвхтэй таарсан. Тийм л одоо дундад сэхэтэн төрийн албаагч ийм одоо гэр бүлд төрж өссөн. Тэгээ манайх 7 хүүхэдтэй айлын том нь би. За тэгээд эхнэр маань бол манай дунд гоёх. Тэгээд бид нар 10 жилийн нэг ангид нэг ширээ суудаг байсан. Манай эхнэртэй бас баг санхүүгийн мэрэгчлээ тийм хүн. Хүүхдүүд маань би 3 хүүхэдтэй битээр. Тэгээ баг хүү маань дагаж ирсэн. Нэгдүгээр анги хүүхдээсэн. Тэгээд баг хүү маань дагаж ирээд одоо 4-р анги болсон байна. Тий. Хүүхдүүд нь одоо баг ангийн хүүхдэн жишээлбэл энд тоглож наадах гэл хэрэгцээ шаардлага байгаа. Тэр хэрэгцээ шаардлага дээр түшгэлж аавын нүдээр харж байгаа зүйлээ одоо даргын хувьд хэрэгжүүлэх гэдэг талаас. Одоо энэ Z үеийнхэн гэж байгаа тийм. Энэ Z үеийнхэн ч одоо энэ сошиал дээрээс нь мэдээлэл технологийн хэрэгслүүдтэй аюул ойрхон юм аа. Ер нь л одоо ингэ дийлэг юм. Тэгээ бид нар бол энэ аль болохоор энийг жоох ингэ хязгаарлах хэрэгтэй. Хязгаарлахын тулд өөр тэр нөхөрт сонирхлыг төрүүлсэн юмуд бий болох хэрэгтэй байхгүй. Миний ерөөсөө энэ орон нутагт ирээд хийчихсэн гэж бодсон 2-3 хаан одоо мөрөөдлийн нэг бол энэ шинэ спорт цогцлоор юм барилга. Усан бассейнтэй тэгээ 1000 хүний суудалтай спорт цогцлбортой болоё гэдэг энэ зураг төсвийг одоо би өөрөө санаачилж хийлгээд тэгээ энийг хараа улсын төсөв дээр суулгахад их хурлын гишүүдтэйг аягүй сайхан хамтарч ажиллаж ойлголцож энийг суулгаж чадсан. Тэгээд одоо 24-25 онд үндсэндээ бол ашиглалтанд орох ёстой. Одоо царцаагүй байгаа. Царцаагүй үргэлжлээд ингээд явж байгаа. За тэгээ энэ барилгаа бид нар ямар ч сан ашиглалтанд оруулаад авчвал энэ бол Дундгой аймагт энэ ялангуяа энэ спортын салбарт энэ хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэхэд маш чухал юм өнгөрүүлэлт болж байгаа. За Дундгой аймаг дахь ич хэдийн орон хүүхдийн цаваа цайлахын дуу орж ирэхэд л цангинжин. Тэгээд ич хэдийн орон гэдэг энэ брэнднэр бол монголчуудад яа харахгүй хүүхэд хамгаалал хөгжил гэдэг одоо зүйлийг хамгаалж чадсан төрийн бас агуулга за санаачлагтай залуучууд юу ч хэрэгжүүлж хийж болдгийг харуулсан их сайхан жишээ. Тэгээ үүний салбар орон нутагт анх удаа Дундгой аймагт хэрэгжсэн. За энэ санаачлага яаж хэрэгжиж ирсэн үг төвхөөс нь бас яриа үргэлжлүүлээ тийм. 2022 оны хавар энэ Лантун дохиод төрийн бас байгууллагын залуучууд манай Дундгой аймагт ирж ажилласан. Тэгээд тэгтээ бол одоо энэ ижидийн орон энэ төслийнхөө салбарыг хөдөө орон нутагт одоо байгуулах хэрэгтэй. Бид нар байгуулах зорио явж байна гэх. Тэгээд тухайн үедээ бол нэг тийм тендер маягтай сонгон шалгуулалтыг зохион байгуулад ингэ явж исэн. Тэгээд тэрэнд бол бүх аймагуд нэг материалаа өгөхөд одоо манай тэр гэрэлтдэг ертөнцөд бас төрийн бас байгууллага манай орон нутгийн тэр төрийн бас байгууллагын залуучууд материал бүрдүүлж өгсөн байна. Тэгээд хамгийн сүүлд чинь 10 хэдэн аймагаас өгсөн юм уу даа тухайн үед. Тэгээд тэрнээс 2 аймаг нь шалгарч үлдээд нэг нь Дорногов нэг нь манай аймаг. Тэгээд яг нөгөө аймгийн удирдлагууд нь юу гэж үзэж байгаа юм бэ гэдэг бид нартай нөгөө тэр одоо байгууллагын залуучууд ирж уулзж ирсэн байхгүй юу. Одоо манай орон нутагт бол бас шаардлагатай хэрэгцээтэй юм төсөл байна гэж үзээд за хамгийн анхны шийдвэрийг бол чинь би гаргаж ирсэн.
газар олголтын асуудлыг шийдвэрлэе. За дээрээс манай аймгийн одоо орон нутгийн өмчөд дундгой ус гэх компанид эдний тэр дулаан цэвэр бохор усны шугам шүлжээний асуудлыг та нар шийдвэрл. Эрчим хүчнийхээ одоо түгээх төвд бид нар цахилгаан эрчим хүчнийхээ асуудлыг холбоондоо бид нар холбооныхын шугам шүлжээний асуудлыг төрийн байгууллага шууд шийдэж өгөө. Ингэхдээ хамгийн ихний одоо бараа материалууд байна шүү дээ барилгын. Тэднийг бид нар бол өөрснөө байгууллагын нөөц хөрөнгөөс авч өгье. Ажлын хүчийн хандвар босгоё. Тухайн үед эн чинь өөрөө 1.5 тэрбум төгрөгийн өртгөр боссон. Дандаа хандвар боссон. Тэгээд тэгжил анх эхэлсэн. Тэгээ манай тухайн тэр нөгөө лантун төхөө төрөмс байгуулах юм болохоор та нар хэрвээ энэ танаа аймаг дээр энийг бид нар үргэлжлүүлж чадахгүй түрүүл та нар яах вэ гэдэг ийм асуулт тавьж ирсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн ч гэсэн бид нар энийг бол үргэлжлүүлъя. Та нарт гэхдээ заа зөвлөд өгөөрэй гэж ийм одоо тухайн хэлцэл маягтай тийм доороод тэгээд энийг үргэлжлүүлсэн. Тэгэл эн чинь манай аймгийн бизнес эрхлэгчид за тэгээд нөгөө төрийн албан хаагчид тэгээд энэ аж ахуйн нэгжүүд энэ ойр орчмын эцэг эхчүүд хүүхдүүд өөрснөө хүртэл хандсан мандат оролцоод тэгээ энийг нөгөө гардан санаачлагын зохион байгуулж байгаа. Тэгээ дээрэс нь одоо энэ аваа явж байгаа энэ залуучууд маань өөрснөө одоо хуушуур муушуур хийх. Тэгээд нөгөө малчтаас одоо хон ямааны хандив аваад тэрийг дуудлагуудтайгаар зарж болвол гэх мэтлэн 9 шидээр л одоо тэр мөнгө төгрөг босгох ажлыг бол хийсэн. Америкийн нэгдсэн улсын Солонгос гадаад ажиллаж амьдарч байгаа манай дундгуйчуудаас бас аюул хандив ирж ирсэн. Гэх мэтлэн энийг одоо хүн бүрийн оролцоогоор энэ төслийг бол амжилттай босгоод тэгээ одоо ингээ 2 жил одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаа гоё тогтмолчсон. 60 мянган хүүхэд хаад авахсан доор ингээд тогтмол үйлчлүүлээд эндээс нөгөө хүүхдийн хөгжлийн одоо энэ сургалт, секс, уйлан тий бүх төрлийн юмнуудад хамрагдаад ингээ явж байгаа байхгүй. Барайд хэрэгжүүлэл эхлэх нэг өөр энийг одоо тасралтгүй үйл ажиллагаатай явуулахад урсгал зардал гэж зүйл байна л та. Тэгээд одоо засаг даргын хувьд одоо сэтгэлээ яаж ийш нь одоо хүргэж чадж байна. Тийм тэр их одоо биднэрт хэцүү амаргүй асуудал байсан. Тэгээ өмчлөл нь өөрөө нөгөө нэг төрийн өмч биш болохоор зэрэг бас төрөөс ингээд мөнгө гаргах болохгүй юм хуулийн зохицуулалттай байдаг. Тэгээ яг бид нар бол олон улсын төсөл хөтөлбөрүүдэд бас ингээд төслүүд бичдэг. Тэдэрт ингээд ханддаг. За зарим эндээсээ өөрөө энэ сургалтын одоо янз янзын хүүхэд хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан гаргаад тэрийг одоо бас ингээд төр өөрөө худалдаж авах гэдэг юм уу те. Ингээд тийм зохицуулалтаар хэтэр эднийхээ бас энэ ажиллах орчныг зохицуулаад ингээд явж байгаа. Тэгээ цаашлаад бол энэний яаж одоо энэ илүү өргөжүүлэх үү, илүү доктортой байлгахгүй бол энэ төсөв санхүүн дээр зайлшгүй нэг тийм зохицуулалт хийж явахгүй болохгүй тийм л байдал байгаад байгаа. Гэхдээ яг өнөөдөр хүртэл яваал байна. Энэ олон хүүхдийн одоо ирээдүйд асар их тийм хөрөнгө оруулалтыг хийгээд ингээд явж байгаад нь би бол энэ залуучууд аюу их барилдаг, тийм бахархдаг. Тэгээ тийм учраас бид нар яаж хийгээд одоо боломжоор ингээд дэмжиж энэ байгууллага өшөө илүү сайжруулад явах гэсэн гэдэг дээр л бид нар одоо сайхан хамтдаа ажиллаж байгаа л гэж бодоод байна. Бид энд орж ирээд сурагч агштай нь уулзаад ярилцж хахад хүүхдүүдэд ерөөс хүүхд хамгааллын чиглэлээр эрхэн зөрчигдлөө гэж хамгийн түрүүнд 108 гэж бодогддог байсан бол одоо дунд говийн хүүхдүүдэд ид шидийн орнонд бодогддог гэж штэ. Тэгэхээр л энэ ажлын үр дүн байгаа. Ер нь дунд говийн хэмжээнд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн одоо зөрчлүүд эдэр гэдэг асуудал тулгамдж байна уу? Гэхдээ яг тэгэл байна л да. Байна. Одоо хөдөө орон нутгийн сум орон нутгийн тийм хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой, дээрээс нь одоо эрхэн зөрчигдөж байгаа асуудалтай холбоотой. За бидний ч гэсэн одоо энэ төрийн үйлчлэгээс тэр болон хүрч чадахгүй байгаатай холбоотой зөндөө асуудлууд бол гарч байгаа. Тэгээ тийм болохоор бид нар энэ 2024 оныг бол хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын жил гэж зарласан. Яг бид нар энэ чиглэл рүүгээ одоо нэлээ их хөрөнгө дээрээс нь одоо бас олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах ийм бодлогоор л одоо энэ жил болгон зарлж байгаа. Энд чинь бас нэг жил болгож зарлсны ач холбогдол гэж заавал үлдэх ёстой шүү дээ. Яг нь бид нар энэ иждийн орон гэдэг энэ төслийнхөө одоо сум болгонд бол яг ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийж чадахгүй. Тэгээд бүх сумдуудад ижидийн өрөө гэдэг тийм өрөөнүүдийг бол тохижуулаад явж байгаа. Эрдэнэ талаас сум гэхэд бол жишээ нь хуучин одоо соёлын төвийн хуучин барилга байсан. Эднийг шин соёлын төвтэй болонготой хуучин барилга тохижуулаад орон нутгийн хөгжлийн сангаас аймгаасаа дэмжлэг аваад өөрсдөө сумд дээр бас тавиад ингээд хүүхэд хөгжлийн ордон гэдэг бас их тийм гоё төв байгуулсан. За гэх мэтлэн ингээд цаашлаа бид бүгд сумдаа
Ер нь энэ хүүхдүүд рүүгээ чиглэсэн энэ сургалт төвчлийн төвүүдийг бол байгуулахын зорилго өөрлөлтөд бол ажиллаж байна. За хоёрдугаарт нь хүүхдийн хүчирхийллээс хамгаалах тийм төр хамгаалах байр гэж манай аймагт байгаа. Олон жил ярьдаг байсан. Тэрийг бол бид нар сая 23 оны сүүлээр 24 оны жил эхлэхдээ зэрэгцүүлээд бас одоо ашиглалтанд орууллаа. Тэгээ яг үүндээ энэ хүүхдийн хүчирхийлэл хаана одоо бий болоод байна гэхлээр зэрэг гэр бүлийн орчинд арай дийлэнх бий болоод байт юм байна л. Тийм болохоор зэрэг энэ жил хүүхдгчээд гэр бүл гэдгийг заавал нэмж оруулж өгч ингээд хөгжил хамгаалалт жил гээд ингээд зарласан. Яг бас гайгүй эерэг үзүүлэлтүүд бас гарч байна. Бидний үйл ажиллагаа ингээд энэ бүтэн жилжингээ явна. Тэгээд энэ жилийн дараагаар бас тодорхой түвшинд хүрсэн байх гэж ингэж одоо найдаж байгаа. Гэхдээ ингээд ганцхан жил болгоод энийг ингээд орхио өчөхгүйгээр цаашлаагаас үргэлжлүүлээд энэ өнөө жилд эхлүүлж байгаа ажлуудаа үргэлжлүүлэх, улам цаашаа бэхжүүлэх тал дээр нь тэр ингээд үргэлжлэх явах хэрэгтэй л гэсэн юм бодолтой. За түрүү ярьсны эхэнд би нэг асуултыг хойш тавья гэж хэлсэн. Тэгээд мэдээж төрийн болоод одоо улс төрийн алба хашиж байгаа одоо хүнийг байнга л одоо шүүмж дагдаг шүү дээ. Тэгээд би тантай ярилцж байгаа учраас бас асуухгүй өнгөрөх аргагүй. Түрүүн та бас яриандаа дурдсан шүү дээ. Одоо хөрөнгө оруулалт хийя, одоо үйл ажиллагаа эрхэлье гэж газар өсдөгч гэдэг юм уу, томоохон төсөл барайл ороод ирэх. Засаг даргын эрх мэдлийн хүрээнд асуудал шийдчихдэг нь эргээд асуудал болдог ч гэдэг юм уу те. Таны нэр нэг хэсэг одоо аймагтаа бол давуу байдал үүсгэж газар олгосон байна гэдэг нэр хаягтайгаар нэлээд явсан. За бас хэрэг үсэдэж авсан баг. Тэгээ энэ яг нөхцөл энэ дээр бас тайлбар хэлэх байх гэж бодож байна. Тэгээ уг нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль бол бидний яг одоо орон нутагт засгийн хэрэгжүүлэхдээ шууд ингээд уялддаг хууль л да. Тэр хуулийн дээр аймгийн засаг дарга орон нутагта одоо гадаад олон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, түүнийг зохион байгуулах юм бүр хэрэгтэй гэж үн байдаг хуулийн заалтан дээр. Тэгээ яг 2021 оны 4 сард нэг аж ахуйн нэгж 8 аймагт одоо зэрэг ийм олон улсын сүлжээ зочдод барих гэж байгаамаа. Төсөл бид нар хэрэгжүүлэх гэж байгаа. Та нар одоо газар олголтын дээр дэмжлэг үзүүлэх юм бол бид нар бол танай аймагт хөрөнгө оруулах бэлэн байна гэсэн утгатай тийм нэг компани санал орж ирсэн байхгүй. 22 онд манай Дундгой аймгийн одоо 80 жилийн явуулах гэж ирсэн. Тэрний яг урд жил. Тэгээ бид нар ч одоо 80 жилийн болоход бол олон одоо уугуул суугуул иргэдэд хүлээж авах 8 орон нутгийнхаа одоо бас өнгө төрхийг бид нар сайжруулах хэрэгтэй, бас нэг жоохон хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа манай энэ зочдууд л аялал жуулчлалын салбар, үйлчлэгийн салбар бол бас жоохон сул хөгжсөн аймаг байхгүй. Тэгээд тэрэн дээр тэр компани аж ахуйн нэгжид бол бид нар одоо за дуудалтаагаар одоо гаргадаг юм хуультай. Эсвэл яг төсөлсөн шалгуур болдог юм хуультай. Тэгээ нөгөө компани бол дуудалтаар авах нь бид нар дуртай аймагт очиж барьж шүү дээ. Заавал танахаас сонхол байхгүй шүү дээ. Гэдэг тийм асуудал тавиад. Тэгэхээр энэ зэрэг явахдаа би чинь бас нэг аймагтаа нэг өнгө үзэмжтэй сайхан буудалтай болчихъя гэж бодод. Тэгээд хойд тийм шийдвэр гаргаад. Гэхдээ яг бид нар нэг газрынхаа бас нэг хуулийн даваа ямар гарц гаргалгаа байна. Тэрийг судалж аваад ингээд шийдэж өгөөрэй. Тэгээд яг үүнд хойд тийм л яриад болол өгсөн. Тэгээ нөгөө компани гайгүй барилга бариад 5 давхар болоод нэг каркас боссон чинь гинтхэн зогссон. Яасныг одоо сүүл сургалахад бол хөрөнгө оруулалт зогссон ингээд зогссон. Бас бусад аймагуд дээр ч яг адилхан тэгээ зогссон юм байлээ. Тэгээд ингээд явж исэн чинь сая 2024 оны 1 сарын ихэр надад хэрэг үүсгэсэн. Тэгээд тэр компанид одоо даваа байдал болгосон байна гэдэг ийм шалтгаантай. Тэгээ одоо тэр нь ингээд л одоо шүүхийн шатанд л явж байгаа. Тэгээ одоо би 2021 оны асуудал тэгэл сая 24 оны 1 сар ихэр ингээд одоо
үүсгэн ч бас ямар учиртай одоо энэ улсын сонгуул Монголтой холбоотой юм болов энэ гэсэн тийм л одоо хардталтай л одоо байгаа. Тэгээ яг тэн дээр бол би нэг тийм даваа байдал олгоно гэхээс илүүтэй аймгийн засаг дарга хүн бол аймаг орон нутгад яаж нэг хөрөнгө оруулалт татах уу? Яаж нэг юм шинээр бий болгочих уу? Тэ? Яаж энэ орон нутгийн тэр уул нь энд л үлдэх зүйл тийм. Энд л үлдэх зүйл тэ. Яаж би нэг имийг ч гэсэн одоо нэг айтайхан болгочих уу гэж бодож ажилладаг. Тийм угаасаа тэрнээс өөр их боддгоо тийм л ажил юм бэ энэ аймгийн засаг дарга гэдэг. Тэгэл тэгжил бодож л тийм шийдвэр гаргасан. Тэгээ тэр нь ингээд өөр хуулиараа ингээд буруудад яваад байгаа. Тэг яг газрын тухай хууль зөрчсөн л гэж үзэж байгаа юм л да намайг. Тэг яг тэр нь захиргааны яриг мэрэг болол тэгэл сүултээ бол яг явагдал юм байлээ. Тэг ер нь бол одоо бид нар газрын тухай хуулинд бол зайлшгүй тэр төсөл сонгон шалгаруулах гэдэг заалт байж байгаа болцсон юм байлээ. Тэр нь буцааж бол оруулах шаардлагатай гэж би боддог. Яг тэгвэл зөвхөн дуудлага худалдаагаар гэхлээр дуудлага худалдаагаар хүн авал тэрийг ингээ хадгалцдаг байхгүй юм хийхгүй. Тэгээ өөр хэн нэгэнд үн уул нь бүтээн байгуулалт хийх хөрөнгөө тэр газар руу оруулах гэдэг шүү дээ. Хөдөлгөж явж гин гэсэн үг шүү дээ. Тий. Миний санаагаар бол төсөл сонгон шалгаруулах нь баг илүү оновчтой байгаа байхгүй хүн за хэлээ би танаа дээр ийм хөрөнгө оруулалт хийя ийм барь. Одоо ийм үйлдвэр барь. Ийм үйлчлэгээний төв барь. Танаа одоо захыг бид нар битүү зах барь гэж хүн ирж байгаа. Тэгээ би тэрэнд газар олох хэрэггүй байгаа байхгүй. Газар олох юм бол чи дуудлага худалдаагаар авах нөгөө газар дуудлага худалдаач өчнө үнэтэй болчихно. Тэр хүнд ямар ч хөрөнгө оруулалт сонирхолгүй болж байгаа. Тэгэхээр нэг жаахан ч гэсэн нэг хүний сонирхлыг татахын тулд бид нар заавал нэг жоохон даваа байдал үүсгэж өгöd хэрэгтэй. Тэгж л бид нэр орон нутгийн хөгжлийг ярина гэхээс одоо энэ манай дээр бас нэг тулгамдаад байгаа юм. Одоо яг энэ чиглэлээр ярьсных маш олон орон сууцны хорооллууд бид нар шинээр барих. Дээрээс нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжууд шинээр барих ийм асуудалтай төвөмөл тархац буюу нөгөө эс хайрганы асуудал манад байхгүй. За нөгөөх нь бид нар шийдвэр гаргаад нөгөөх нь яг төвөмөл тусдаа хуулиар явд юм л да төвөмөл тусдаа агш малтуулын хууль. Тэрүүгээр явахлаар зэрэг агш малтуул газрын үсний газраас дүгнэлтийг гаргаж өгөхгүй. За өглөө өгөхөд болохгүй гэсэн дүгнэлт. За ганц нэг боллоо гэсэн дүгнэлт ирэх юм бол энд орон нутгийнхан одоо иргэдийн хурал нь хүлээж авдаггүй. Манай одоо газар нутгийг ухах гэдэг байна барих гэдэг. Тэрнээс болоод манай зам харгуй барих шинэ одоо сургууль цэцэрлэг эмнэлэг тэ барих энэ шинэ орон сууцны хорооллуудыг барихад чинь нөгөө тэр барилгын материал нь байхгүй болохоор чинь нөгөөх нь ингээд удаашраад эсвэл ингээд гацаах ийм асуудал үүсээд байгаа байхгүй. Тэгээ энэ мэтийн юм дээр одоо бид нар бол үнэхээр ийм тодорхой ангашлах гэж байгаа байхгүй. Яах уг нь бид нар нэг юм барьмаар байна. Нэг компаниг олж ирээд та нэг орон сууцны хороол бариад өгөхөд тгийгээ барих гэхлээр өөдөөс надаас хайрга нэхэ суугаад. Нөгөөх нь манай ард ирээд одоо бүр ноднон бүр энэ манай эмнэлэг дээр гарч ирсэн. Энэ эмнэлгийн бид нар ашиглалтанд оруулалт дуусгах гэдэг шинэ эмнэлэгтэй болох гэдэг. Тэгсэн энэ дээр нэг хайрга дутчаад нэг газар өмнө одоо 70 донд манай аймгийн барилга трест ашиглаж ирсэн хайрганыг авах гэсэн. Багийн дарга нь удирдаад 30-40 залуучууд хашуур машуур хараад өрөөнд ороод ирсэн. Тэрийгээ цуцлаад. Гэхдээ наа чинь энэ эмнэлэг барих гэдэг шүү дээ бид нар. Чинь хүн ч гэсэн өвддөг хавддаг тий айгүй л тэгээд өгөж өргөддөг шүү дээ. Энэ бид нар аймгийнхаа эрүүл мэндийн асуудлыг бид нар ингэ шийдэх чинь тэр надад хамаагүй гал. Зарим улсууд бол одоо тийм айгүй моохор. Гэгмэжлийн ингээд олон зовлон байна. Ярил. Гэхдээ сайхан юм бас зөндөө байна. Сайхан зөндөө байна. Яаж нэг юм шинжлэхөө сайжруулах вэ? Дээрээс нь би ард иргэдтэй их уулздаг байсан. Хагас өний өдөр одоо тус нүлээж явж уулзсан. Дээрээс нь би жилдээ нэг 2 удаа сумдуудаараа тойрчин иргэдийн уулзалтын аймаг дээр альва одоо системийн ийм салбарын ой юм уу салбарын тийм аргамжаа болоход заавал би тухайн салбарын хүмүүсийг хүлээж авч уулздаг. Дандаа энэ улсуудын санал бодол дээр бодож асуудлыг би сонсож тэгээд дараагийн шийдвэр гаргахтаа тусгаж ингэж явахыг зорьсон. Тэгээд яг хөө сошиал мошил дээр ч одоо элдвээ юм гаргад тавина штэ. Тэгээд ингээл намайг ч одоо ингээл зарим нь ч одоо улс төрийн зорилготой, зарим нь ч одоо харлуулах, муучлах зорилготой ингээл юмнууд гарахад харьцангуй доотлын ингээд сэтгэлдлүүдийн ингээл би бас ганц нэг бүгдийн ч үзэж харж чадахгүй. Ганц нэг харахад бол голцоо намайг өмөрсөн байдیں шүү. Тий, өмөрсөн байдیں۔ Тэгэхээр би бас гайгүй яг бас иргэдтэйгээ ойрхон бас тэднийхээ дунд бас нэг асуудлыг сонсож явсны л одоо хэрэгэн тэрл байсан болоо таалагдж байна. За баярлалаа. Тэгээ өнөөдрийнхөө ажлын одоо хуваарьт одоо бидний одоо нэвтрүүлгийг багтааж
хамтдаа бас ярилцсанд маш их баярлалаа. Тэгээ яг харахгүй хийсэн ажлууд бол нөгөө л багахан төсөв дотор арга гарц хайгаад байгаа шийдэлчин одоо яг харахгүй мэдрэгдлээ. Тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. Одоо та бүхэн ч гэсэн энэ бас сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад тэгээд одоо биднийг энэ иргэдтэй болон одоо энэ олон нийтэд бас одоо хийж хэрэгжүүлсэн зарим зүйлсээсээ одоо хэлж ярьж ойлгуулахад тий мэдээлэлээр хангахад бол айгүй чухал зүйл боллоо гэж ингэж бодож байна. Тэгээд та бүхний ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ нэрийн утас нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Өнөөдрийн зочин маань Дундгой аймгийн Цэсэг дарга цагаан хүүгийн Мөнх бат байлаа. Үзэгч та бүхэн нэвтрүүлгийн маань таалан үзсэнд баярлалаа. Эх 7 хоног шинэ дугаараар эргээд уулзъя. Баяр та үзэгчдээ.